Чи юу хийж байгаа? Чи өөрөө Спарта. Спарта. За нэг жанрын хоёр хүн ч одоо ингэж хэцүү юм аа. жоо түлхэлцээд те нэг хас Чи ингэж түлхэлцээд идэх шиг. Жоо бас эвгүй зочин шээ. Жон цааш сууч. Микроны ард чахалцж байгаа юм яас гэж. Гараа ингэ оруулч. Байраа суусан дээр биш үү? Одоо чи юу лээ? Зүгээр шүү дээ. За Ингээд явж байгаа угаасаа. Сэргэн баяр март сайхан уу? Сайхан шинэлсэн үү? Оо сайхан. Амар байна уу? Дажгүй. Шинэ жилээр ажилласан. Дажгүй сайхан. Одоо л жоохон суурин байна. Гэр зураа. Бүгдээ хараад үе гарч нэг ганц хоёр реклам алгадчихал. Тэгээд Та өмнө уулзч ирсэн үү? тийм машин угаалгын газар таарч штэ. Анхаарал би нөгөө жижиг тэрэг өссөн шүү дээ. Тэрийг солилцсон шүү дээ. Чип авсан. Чи нөгөө машинтайгаа хэвэр вэ? мань зараад ундаг дугаа. Чи форестертэй байсан. Хойд спасиатай байсан. Тийм мань форестертайгаа байгаа. Чиний форестерийг би харчаад бас фильмний орлого бас хөөрхөн байт юм шүү. Комедианы орлого бас ариун байгаа сте. Ариун тий. Оргын ам нэг цаана. Чи би миний говцаа харах таа. Энэ юу комиссонертэй байна гэх. Би тийшээ суугаад таяг гэж бодож явж байгаа. Өөш нарийнх чинь миког авчихаа даа. Миний хөшөө цаашаа гараа сууч. Тэгээд чинээс гэвч байгаа тэгээд үйл цак боо тий. Гэтэ манай цогтоо мундаг залуу тий. Надаас илүү гэтэ нүрний батхаараа. Манай цогтоос гоё давхраатай. Нүдэндээ биш гидсэндээ. Энэ би паач чандаа. Одоо миний комеди үднээс ярьж штэ. Тий. Ийш харъя надад. За одоо ингэ гурлаа хамт тоглоом. За энэ юу гэхээр ёо за энэ юу гэхээр хариул эсвэл ид гэдэг тоглоом. Хариул эсвэл ид. Шууд идчих болохгүй юм. Болно. Үлсөө тах. За манай даалгаврыг авчирч өгье. Нэг хүнд нэг тавхта. Ус бол нэмж авч болно шүү. За ус бол таарыг бас нэлээд уун гэж би бодож байна. Хэрвээ идвэл. За. Ингэн би хүн бүрээс нэг асуултыг ээлжлээд асуугаад явчих. Тэгээд тэр асуултанд хариулах юм бол идэхгүй байж болно. Хэрвээ би хариулахгүй гэж татгалзвал идэнэ. Идэн гэдэг нь хазах юм уу? Нэг асуултанд нэг мөч. Тэгэл дор хаяж 50-аас дээш үн идэнэ. Соусыг төлөхгүй. Юу тэр төгссөн бэ? Мэдхгүй. Юу сарын тэмдэг гэнэ. За хоёрчтай заавч. Яг юм идэж яах чинь. За ингэ. Шууд цогтоогоос эхэлнэ. За Асуулт. Идчих уу? За. Шууд. Идж явахдаа хариулж идэг те. Эдгээр хошин урлагийн продакшнуудын хошин чадвараар нь сайнаас нь мууруу дарааллуулж нэрлэнэ. 5 нэр байна. X2 production, Mask production, Shinui production, Emots production, UB comedy. За. Хамгийн хошны нэгт чагсаага доош нь цуулах нь шүү дээ. Та энэ асуултанд хариулж болно. Үгүй бол эхний мөчөө идэж болно. Яг энэ цаг хугацаагаар уу те? Ер нь өөрийнхөө үнэлэмжээр гэсэн. Хэцүү асуулт. За яг боддог юмаа л хэлээ зүгээр яг нуулгүй л хэлээ те. Яг хоо одоо цаг үед бол яг одоо яг хамгийн одоо карьер өндөртэй байгаа продакшн бол миний хувьд яг нэг нүггүй хэлэхэд бол UB comedy юм шиг санагдчихэв. Яг хоо гэтээ яг хоо энэ би бол залуу хүн те залуу хүний хувьд шүү дээ. Одоо залуу хүн бол одоо шинэ гарч иж байгаа юу вэ те тэр болгоныг одоо үзэж сонирхож оролцох тийм сонирхолтой байдаг. Яг бүр ингээд агуулгаар нь ингээд бас те цаг хугацаанд бодох юм бол одоо номер 1 продакшн бол X2 баг. Яг тэгвэл одоо сэргээш 1 2 3 бол ерөөсөө Монголын хошин урлагийн ерөөсөө сор бүтээлүүд тахгүй те. Монголын нууц тавчаа шиг одоо тийм одоо бат ном гэж хэлж болно. Тэгээд X2-ц тэгээд масс тоглодог байсан Бата те жүжигчин Батаах Төөдаах эдгээр одоо үндсэндээ өөрсдөө ингээ продакшн байгуулсан болохоор тэр үеийн X2 гэхээр одоо магадгүй амар чинтэй одоо маш одоо супер байсан. Тэгээ одоо л мэдээж одоо хүч хуваагдсан. Тэгээ жүжигчид өөрсдөө
бас хүсэл мөрөөдлөө дагаад продакшнууд байгуулсан. Тэгээ миний хувьд одоо ингээд үйл ажиллагаа явуулж байгаа продакшн гэх юм бол хамгийн одоо үзэгчтэй байгаагаас нь л одоо дүгнэх байхгүй тий. Тэр нь одоо яг ойлгомжтой шударга. Тэгэхээр хамгийн их үзэгчтэй байгаа нь мэдээж одоо эмоц байна, маск байна. За тэгээд дахиад өөр юу лээ? Шин X төц маск шинэ үе эмоц. Тэгээд UB comedy. Тийм. Гэхдээ бас энэ бас харьцангуй ойлголт. Яг л UB comedy бол 200 зэрэгтэй авахт бол тоглолт бол ерөөхдөө халуух хүн болоо явчих тий. Продакшны хувьд болохоор 500 хүн байхад л ер нь сулдаа ордог байхгүй маш одоо баг байдаг. Яг тэгэхээр маш олон ажилтдаг болохоор. Тэгэхээр бас нэг харьцангуй ойлголт байгаа даа байхгүй. Тэгэхээр миний бодлоор яг одоо энэ цаг үед бол яг харьцангуй өдөртөө 1000 хүн үздэг продакшн бол ерөөсөө эмоц байна, маск байна. Харьцангуй үзэгч нь жоохон цөөрөд байгаа. Гэхдээ уушлаараа боёхаа тий. Тэстэ муухай энэ ч бас эвгүй шүү дээ. Яг нэг салбарт ажиллаж байгаа. Гэхдээ энэ одоо хошуу урал гэж 20 30 жил өдий дайтай ингээ хөгжүүлээ аваа явуулсан. Энэ хүмүүс өөрсдөө агуу байгаа байхгүй тий. Тэгвэл нэг юм чи ингээд модонд ороод нэг удалгүй хог болоод тий хаягдсан шүү. Тэгэхэд энэ продакшнд 20 30 жил ерөөсөө ям хатан мэйжиг ерөөсө бүх талаас нь харуулсан байна. Тэгээ нууц амрыг бүх талаас нь харуулсан байна. Одоо сэдв ер нь нэмэх одоо хасаг 17 бол ерөөсө гой хүлээж бүх одоо сэдвүүд нь дууссан. Одоо дандаа нэмэх 17 тий бүх спорны комеди жок панчууд л үлчээд байна шүү дээ тий. За асуултанд хариулъя. За нэг тал нь. Ямар бөрк юм бэ гэж. Хариултаа чи өөрөө бас бөөрх юм шүү дээ. Эсвэл саяны гоё тайлбарынхаа араас идэж болж байна ихнийхээ. За би яг одоо шударгаар хэлээ. Нэгт эмоц зөө. Хоёрт маск, гуравт UB comedy. Тэгээд шинэ үе нөгөөх нь юу лээ? Шинэ үе X төц. За X төц шинэ үе. За Баярлалаа. Эхний асуулт амжилттай хариуллаа. нэг мөчөө ийшээ тавьчих уу. шак гэд баг шатар тавлаад байгаа шүү дээ. Сүүдрээ мишэдэр. За Санти дараагийн асуулт. За UB comedy club-ийн эдгээр комедиануудыг хамгийн хөгжилтөөгөөс нь хөгжилтөө биш рүү дараалуулж хэлнэ үү? За. Нэгт идрээ. Байж. Өгөөч. Идрээ. За. Бата. За. Сотху. Захирал явж байгаа юм биш. Сотху. Бата. Сотху баяра золоо. За нэг тийм бай. Гэж за би сая зогтооч оршил явах юм. Яар. Чи оршил маршилтай явуулт юм шүү дээ. Хин хүүгийн новш хин хүн чинь Хин надгийн хин надаас мөнгө зээлээд зээлэх мөнгө байхгүй. За ер нь бол энийг би зүгээр ингээд дараалахад их амархан байна л да тий. Ер нь бол хийсэн шоу тий үзэгчд би өөрөө дотор нь байгаа бас тий хэлэхэд их амар байна. За нэгдүгээрт бол ер нь комедигийн идрээ гэж хэлмээр байна. За нэгдүгээрт идрээ. Тий циркэд тоглолцсон, арга тоглолцсон, англиар тоглолч тий одоо бүгдийг л хийж тий. Идрээтэй байхад бид баяа. За, идрээ. Идрээ нэгт. Хоёрт манай Бата байна. Бата үнэхээр гоё. Тэ яг тэр нэмэх 18 өөрийнхөө төрлийг гоё барьдаг те. Гуравт Содоо байна. Содоо Батагийн дараа юм байна те. Тий, дөрөвт манай Баяраа байна. Залуу комедиан. Тавд миний золоо байна. Миний золоо. Миний гэдэг байгаа шүү дээ. Залтай нөхөө. Гэнэ чи яг 4.5 гэж байхгүй шүү дээ. За баярлалаа. Эхний асуултаас Санти мөн мултарлаа. Хариуллаа. За цогтоо. Дараагийн асуулт. Европын орноор киногоо яваад нээсэн. тий. Танаа кино багийн хамт олныг хамгийн онцгүй хүлээж авсан улс аль орны монголчууд байсан бэ? Дараад эргээд очих болохоор айгу хэцүү. Тэр чинь нөө буудал авахгүй нөө айлаар хонж төсөө гэх юмдаг болохоор наачс та. За нэг мөч идчих тийм үү? Хариулт мөчид яа. За мөчөө идэ. Кетчуп нь ямар амар асгацсан юм те. За яг бол сайн мэдгүй байна. Ерөөсөө яг ингээд яг битэр чи анх удаага явж ирсэн болохоор нөө мөрөөс л болцсон байсан те. Сошиалар битэрийг зөвхөн үздэг байсан бол уулзах байсан болохоор дандаа л гоё хүлээж авсан л та. Хамгийн одоо жоохон хүн багтай байсан Австрийн Вен. Тэнд жоохон хүн багтай байсан болохоор битэр нэг өмнө нь дандаа пик хүмүүстэй байсан болохоор тэр ичээр бүр амар инээлтэд сайн байцгаана уу орилох гээд гарах гэсэн чи яг ингээд цөөхөө чол гэдэг байсан. Гэтэ одоо энэ зэрэг талаас илүү харагдаж байна. Тэгэхээр Австрийн Вен юм байна. Венийх нэг чи яаж байгаа юм те? Венийх нэг
Би дахиад явахдаа вен орохгүй л байвал болно. Бодлоо. Венийг мах гэж. Үгүй тентх оршин суугч те монголчууд маань арай бага л байсан баг. Тэ? Австрийн венд. Тэгтээ онцгүй гэж байгаа юм уу те? Онцгүйч биш л дээ. Тэгтээ яг ингээ халуун ухтаж аваа. Яг Джексон Мекшн шиг явуулжсэн аахгүй. Тэгээд машин дотроо хувцас сольж явах нэгээ цонхон дээр ирээд октод ирээд тэгээд наалтаж маалтаа зарим нэг ингээ дарагдцсан. Тэгээд хүчээ хувцас сольж штэ. Юм уу нэг хөшгөө хааж байгаа. Тэгээд Австрийн венд бас тэгээд амар олон тэр нэг зэрэгэл дунд ингээ жижиг ахта хэй гэчихэд хөшгөнийхээ ардаас ингээ ойрлоо гардсан чи харин нэг хөрхөө ингээ цамцаас идэ Австрийн манай монголчууд байсан. Тэр нь жоохон тийм санкц. Яа тэгэхээр тэнд битэр нэг ариун евро цуглуулж исэн. Тэгээд тэр үед евро их бага орж ирсэн. Тэр үед евро ороод ирсэн бол сая эндээ битэр зуны байшин бариулчих юм нэ тэр гэж бодсон. Нохооны үр бариуллаа. Нохооны үр бариуллаа та гэж. За баярлалаа. Хариултыг авлаа. Дараагийн асуулт. Мөч. За. Цогтойгийн тоглосон 5 киног нэрлэнэ үү? Цогтойгийн тоглосон 5 кино. Цогтой чи ер нь бол миний одоо ер нь ирээдүй дээ. Өнгөрсөн цаг чинь цууж. За цогтойгийн тоглосон 5 кино гэхэр чи. За өндгөн толгойд байгаа юм. За өндгөн толгойд байгаа юм. За мэдээж нэмэх 17 байгаа юм. За нэг тооцсон ч нэстэ. Нэг кино тооцсон шүү дээ. Найруулагч тооцсон тэрийг нэмэх 17. За тооцлаа. Кино байтгаад ир чинь төсөл ч тийм шүү дээ. За тэгээд нөгөө нэг бурхан чөтгөртөр чи юу лээ за. Тэр чинь нэмэх 17. Гүү шүү дээ. Тэр чи ихний яваа өөрөө нэртэй кино. За байж байгаа хэлэхгүй шүү. Цогтой хэлэхгүй шүү. Тэ. Бас цогтойгийн нэг аавын кинод хамгийн анхны тоглосон. За 3 дахь аав гэдэг гэрте кино. Аав гэдэг нэртэй кино. Тэ? Тэр чи цэп бот тоглосон шүү дээ. Өөр аав нь. Тарашаны аав. Тэг зөв нэрлэхгүй бол тооцохгүй шүү. Тийм үү? Тийм. Итчээ. За одоо саны. За 5 кинонд миний анд тоглосон юм уу ер нь? Ош. Би сая соёлын дүргээ авсан шүү дээ шинэ жилээр. Тийм үү? За баяр. Тэгээ ерөнхийн шалгуур нь 5 киноны хоол дүр байсан баг гэж боддог. За тэгвэл юу яасан шүү дээ? Би киноны үйл явдлыг хэлж болохгүй юу? Би санаад байна. Зүгээр киноны нэрийг л хэлэх хэрэгтэй. Байдаг бог. Сүнс олдог кино тоглосон шүү дээ. Сүнс олдог кино тоглох шаард бодолтой. Тийм. Тэ? Тийм. За тэр их санаад. Аав нэг жоох хүүхдээ анхны кино гэж санаад та. За өндгөн толгойд кино театрт 2 кино нээсэн. Ингээд 4. Тэгээ нэмэх харуултыг 5 болчиход байгаа. За идэв. Хүчээд. Киног нэрлж чадсангүй? Чи наа үздэг дэмждэг гэсэн. Үгүй мэн үйл явдлын үздэг байхгүй юу? Үгүй чи мэдэхгүй байна. Өшин корона тарахтаа яаж яа нэ? Ухаанаас ирсэн шүү. Хүмүүс аль одоо яана анда. За 3 хазчих те. Нэгнээс нь. Манай Санта чи ямар том уралтай юм бэ? Чимдааны барьсан юм. Шүүс мүс нь Оо яа соус татлаас надаараа. Ямар халуун ногоод юм бэ анда. Чи битээгээд дөнгөж танилцсан үнтэйг андаа мандаг гэдэг. Амар сайн нэг уц муц аваа мөрөөд алгах. Хөөш 4 жил маань эфемд нэг хөтлөгч байсан юм. Оо тийм. За бас түүхтэй маань тий. Хэрэлдээд идээд байх юм. Хэрэлд. За амар юм байна. за баярлалаа. Цогтоо алдаасаа. Маань уншд юм уу? Одоо чиний 5 мамбог нэрлэгээ хэлээ шүү дээ. Аа. Тэгтэн би хэлээ шүү дээ. Шууд үзсэн. Бодлоо. Маань нэр байхгүй юм ч тийм аа. За ингэ. Одоо юу яах вэ? оо тэр тавьчих надад. Цогтоогоос асуух сүүлчийн асуулт нь. За. Цогтоо даалгавар болж ирж байна. За. Сантигийн өгсөн өгөгдлийн дагуу мамбо хин. Санти цогтоод өгөгдлөг. Хин рүү захаж маань боёх юм. Тэрийг гэн чи юу гэнэ? Чангастай анда төгсгөлд нь тэгэл цагдаагийн алга колоо хүлээдэж штэ. Мэн нэр 20 бай цагжсэн. Тийм. Одоо тэр захим гэмдрэгтэй дэмжих эрдэн болгонгээ гошууштай бүр дассан. Бүр санаа би нэгээ бүр чи яга маань боёхгүй чи байцаах гээд. Гэцөө би цогтоодоо өгөгдөл өгнө. Би нэг саяхан нэг цагдаагийн ерхий газрын нэг аяны үрээнд юм тоглох хэрэг гардаг байхгүй. Тэгээ цагдаагийн газартаа барттай байгаа л да. За. Хоёр эрүүгийн хэрэг. За. Ингээд ястаа байгаа. Борон тэнсэн.
1:30. За. За эсвэл цогтоо сүүлийн асуултан дээр чи хэрэг өөртөө итгэлгүй байвал За. Санти тань болоод идэж болж байна. Мань өгөгдөл ингэж байна. Ерөөсөө л амархан. Мань ер нь нэг ман бодор дээдл нэг 5-4-ээр чи жүжигч юм шүү дээ, тий. Мань байна уу гэж ярьсан. Ахаа гэд тэгээд цагтаа болоод тэгээд болоод гомо болоод дуусчихсан байхгүй. 5 хүн ярьж байгаа. Тэгээд би тэргээд тэг яг үнэн чи нэг 3-4-ээр л дандаа нэг хүнээр ярьчлаа. Тэгэхгүй яг итгүүлээд одоо байна уу гэд болонгууд тий. Ахаа би гэд ингээд нэг 3-4 л манай өгөгдөлний юу ч хамаагүй сэдвэн хамаагүй. Надаа яг баттай л хүн өгөө. Тэгэхгүй бол яг юм болгоны үздэг те. Одоо энэ залууч чинь нэг сантиг мэдж байгаа шүү дээ. Тэгэхгүй бол тэгээ миний хоолойч гэсэн бас ингээд юм тэгээд сонсох байгааг мэднэ л те. Хэцүү фейлд хайл. За яг хуу нэг найдвартай те жоохон нэг бэлчээрээс ирээд удаагүй байгаа. Тэг жоохон сошиалаас үйл ядаг хол. Тийм хүн байвал байгаа маа да. Тэрийг чи өгнө шүү дээ. Би залгуулах юм уу? Шууд дугаар таачил дандаа тгөө. Мань дугаар таагаад ярьдэн шүү дээ. Тийм за. Чи юм уу гогчин чи заяа. Эсвэл манайхан дотроос хин нэгэн хүнээр тоглуулахаар бол Яг дугаар найдвартай өгч шүү дээ. Яг хөдөөний одоо яг хизээч датаны боломж байдгүй. одоо нөгөө нэг тий мах гана ах гэдэг ч юм уу тий манай эмэгтэйчүүд бас махсах авдаг тийм спонсор тий Украин гой самдаа ах гэдэг ч юм уу тий Борц Бернлээд яг тэр бас эстрийн спонсор. За ингэ нэрийг барих юм шүү дээ. Тий. За дүлгөөний нэрийг бариад энэ дугаар л яриа. За. Ээж нь. Яа. Нэр нь хин гэж Ээжээ ордол эрүүлжүүлэх гэж байна. Хишигма. Аваар ордол колог гэж байна. Спикер дээр тавиал өөрийнхөө микрофонтой жоох ойрхон ярьчихад бол. За. Манайхан одоо хэдүүлээ инех юм бол азартна. Тэгэхээр цогтог. За. Ой зүрх модаа гэж ээж нь. Би чи ер нь бас зөөлөн үнэлтэй. Нэг айхтар санта шиг бас хурц мурц шууд хүчин тийм амар юм байна. Мань 30 цаашаа. За энэ үнтэй би ерөнхийдөө яаж яг хөө ерөнхийдөө итгүүлэн үнэмшүүлээд авах болоо юм тий. Ээж хүмүүс ер нь үнэмшигд амар хурдан байдаг. Хүүгэн дүлгөө гэдэг. Дүлгөөн. За дүлгөөн. Дөөх гэдэг. Ээжийн нэрийг хин гэдэг. Ээжийн нэрийг хишигма. Хишгэ гэж. За нэг алгадаш чи. Зогтоод тэрэ. Бас гоё штэ анта. Өөрийнхөө яс. За хүүхэ гэдэг ирэх. Өөрөө юм дандаа. Ингэж үзээгүй болохоор ямар эвгүй юм бэ? Энэ их чиг игээ хэн гэдэг гэлээ. Хишигма. Хишигма ээжээ гэл. За. За бүгдээрээ чимээгүй шин манайхаа. Хишигмагч унтж чинь үү яасан? Оо юу вэ Хишигма? Байна уу? Байна. Та нөө Хишигма гэдэг имээ юу? Зочин гэн. Би нөгөө Дүлгөө ахын нөгөө дүү наамаа. За. Тэгэд нөгөө Дүлгөөний ах наваг нөгөө нэг тэндээс очиод нөгөө студиэс очиод нөгөө камерны хүл аваад ир гэсэн чинь би нөгөө хүлийн төв зам дээр барьж авч байгаа. Тэгэд яг хуглаа шаацсан. Үгүй хугалцсан. Камерны хүлийн. Тэгэд Дүлгөө ах болохоор над руу би ах руу хэлэх гэсэн чинь Дүлгөө ах ч юм уу хүүрмэн наатаа яага хугалцсан гэд наваа тэгээд загнаад байгаа. Дөөс ууцсан цогтой юм уу? Ах болохоор өөрөө пивэнд дуртай гэдсэн. Гэтэ би уугаагүй гэдсэн. Тэгээд одоо манай хажууд нэг ах байгаа би тэгээ манай ах наваа өмгөөлж тань руу яриадах гэдгсэн. Танай. Миний уцыг хаан солсон. Дөөс цуг ажилтдаг хүүхд юм уу чи? Тийм цуг ажиллаж байгаа. Одоо ч хүртэл ажиллаж байгаа. Тэгээ би сайхан өөр студ руу явах гэсэн чинь ч юм уу маацсан байж байгаараа гэдсэн л да. Тэгээд өөрөө одоо юу гэсэн үг? Тэгээд би танилга бол одоо ахтайгаа яриулчих шууд. Маа ах хажууд байна. Та нөгөө та яриад өгч байгаа нөгөө байна уу? Байна. За юу яриад байна? Бидний ээж нэ яах Оо сайн байна уу? За. Энэ манай нэг дүү байгаамаа. За. Танаа дүү яасан манай хүүхд дарамтлаад байгаа гэсэн үг үү? Тэмх утгатай юм ярьцлаа. Гэхдээ одоо энэ манай дүүг одоо би одоо яг та нэг 5-14-т цалин үйлстэй ажил дүрлэлд оруулчихъя гэж бодоод студ бараадуулахгүй юу энэ хүү. За ерөнхийдөө ойлголоо. Тэгээд одоо энэ тэгээд би нэг юм хэлээч. За. Одоо нөгөө нэг шууд бичлэгтэй байхгүй юу? Тэрэнд нь хэрэгтэй хүлийн авчирж агаад одоо тэр хүл нь очиж чадаагүй байгаа юм байна л да. Тэгэхээр жишээлбэл телевизээр одоо гарах хэрэгтэй байсан юм ингээд тэрнээс болоод яг өөрчлөгдөж байгаа болоод манай бүх бохомч юм ах нэгдүгээр
Хоёрдугаар ууцсан байсан баг та. Тэгээд дарамтлаад байгаа юм шиг байна гэж би ойлголоо. Гоо одоо энэ манай энэ хонин бор нүдтэй хөөрхөн хүүг одоо байнга дарамтлах юм. Элдвэр хэлхийг муухай та одоо хүүхдээ хүмүүжүүлээг юм уу хаашаа юм бэ? Яа зэрэгсэж яриад байгаа юм бэ? Та хүүхдээ хүмүүжүүлэхгүй таны буруу шүү дээ. Маань найзтай яар. Байна уу? Би нөө энэ төвчийн одоо дөлгөөнийг бол мэднэ би дөлгөөний одоо найз нь тэгээд одоо энэ хөл нь бол гайгүй би магаа шинийг авчихгүй та мөнгөний манай миний данс руу мөнгөний ичих та. Юуны мөнгө хийх юм бэ? Би болохоор энэ хүүгийн дөлгөөний найз нь тэгээд үгүй энэ найзтай нь хамт байгаа тийм одоо би бол одоо юу гэсэн та нэг 30 цаас өгчихөө. Надаас юуны мөнгө нэгтэй? Камерны хөлний. Тэр камерны хөлний мөнгийг тэр эвдэрсэн хөл чиний хөл юм уу? Камерны хөл нь чинийх юм уу? За ярдаггүй битээ яриатай тий. За би яриа. За байна уу? Байна уу? Хөөс та нар ирүүлээ. За бид нар бол ирүүл байна уу? Танаа хүү харин согтуу байна. Танаа хүү одоо битээ утсыг авахгүй нөө ш. За яах вэ? Авахгүй. Утас авах. Бидний донсоод байгаа маш бит гурыг. Надаас ямар мөнгө нэхэмжтэй байгаа вэ? Наад камер чи хиний камер ээ? Та энэ манай дүүтэй уулзаа. Дүүтэй. Байна уу? Байна уу хичээ? Байна уу? Хичээ байна уу? Хичээ. Би бүр эвгүй байдалд оруулаад байна. Би танд данс өгчөө та над руу 30-ыг өгчих. Тэгэл бит гурав боллоо. Манай энэ хоёр ах одоо боллоо гэж. Та өгөө. Хичээ та өг. Та боллоо. Бараг үе юм шүү. Юуны мөнгө юм бэ? Хөлний. Хөлийн тэгээ яагаад би төлөх ёстой вэ? Та нарын эвдсэн хөлийг би яагаад төлөх ёстой вэ? Та одоо хөлний мөнгийг өгөөч. Болооч. Ихчээ. За, нам итсэн. За. Хөөс, ээж бүр та нар болооч ой гэж. Хөөс, энэ хүний ээжийг ингээ яг хуу мань бас тоглоо байлгаа төгсгчээ зүгээр. Яг тоглохгүй. Төхөө гой шүлэг уншаад бас муухай ах гэж бодоод төхөө дараа нь бас өөрөө үзэн ш. Төхөө мань нэг. За тэгээ. Мань зүгээр яг хуу ийм нэвтрүүлэг гэдэг болохоор имзэглээд байна. Зүгээр нэвтрүүлэг байлаа гэд ярьчи. Үргэлжлүүлж бол яриад яг хуу. Тий. Бас гой санагдаад энэ дүлгөөн гэдэг өөрөө их уудаг заах юм блэ. Шууд ичилж ш. Манай хүү уудгүй гэвэл тэгэл яах юм бэ тийм үст. Дүлгөө. Чи уудаг тулдаал намайг авлаа. Одоо ч ууж ш. Байна уу? За юу яриад байна одоо? За сайн байна уу? Та За та тайван байгаарай. Энэ нэвтрүүлэг байлаа. Яг хүүгийнх нь нэвтрүүлгээс ярьж байна. Энэ одоо Mambo гэдэг нэвтрүүлэг байлаа. Тэгээд хүн таныг энэ нэвтрүүлэгт оролцууллаа. Танаас уучлалгын хөлсөл үчи. Манайх нэг алга ташчи. За. Яригчаа тань гараад байгаа юм уу? Тий, гарч ин. За тэгээд хүүгээс нь танд маш гоё шүлэг одоо үгийг дамжуулсан. Ижимийн та миний хайртай наран билээ. Илгэндээ наач хүн болгосон амьд бурхан. Буян гууч хичнээн удаан сүвдэн мөргөвч. Бурхнаас илүүтэйгээр танийгаал шүддэг юм шүү ээжээ. Тээж дөрүүлсэн 10 сар. Тэвэр чалгасан 3 жил. Дэтгэж өсгсөн олон хаврыг хизээч хүүн мартахгүй. Ээжээ хүүгээ уучлаарай. Хүүн дахиж уухгүй гэд. Нэвтрүүлэгт оролцууллаа. За та хүүдэд хэлэх хамгийн гоё сайхан үгээ хэлээч тийм ээ. Баярлалаа. За баярлалаа. Зүг яваарай хүмүүс. Сайн намайг басны 2-3 минут хичнээн бодолч багий. Бодолсон чи нэ. За чи ууч. Ихчээ би сайн ярьсан юм аа. Би жүжигчин цогтой сая солин дөрөв авсан. Би UB комедид орсон байгаа. Тэгээд ихчээ танаар тоглолцлоо өстө өөрийнхөө ээж шиг үнээр тоглолцлоо уучлаарай ихчээ. За. За баярлалаа. За. Тастаа чи цаг яваад байна. За ихчээ уучлаарай ихчээ. За. За. Вау. Өшин цогтой утас. За баярлалаа. Цогтой мултарлаа тий. За мултарлаа. Мултарлаа. Яана. Сантигийн сүүлийн асуулт. Мэдээж манай өнөөдрийн зочин хойморт Mambo Santi хүрэлцэн ирсэн байгаа. Санти бидэнд цогтойгийн өгсөн өгөгдлөөр нэг тоглоом Mambo хийж үзүүлэх эсвэл дахиад нэг мөч идэх сонголт байна. Яах юм? Чи шууд комеди ярь. Тэгээд комеди ярих
явц чинь би ингээд үгэнгут чи өгөө аваад эвлүүлээл комедигоо үр Тий, болж байна. Гэхдээ банк маан бууж байгаа. Тэгсэн болж байна. Гэхдээ эн чинь нэг тийм хөгжилтэй яриад болж хувирна штэ. Яг тийм панч юу н орохгүй штэ. Тий. Панч Хүмүүс пауз. инээмэр байна, би ч инээмэр байна, Мико ч инээмэр байна. Дараа нь гэхдээ та нарт зориулаад 30 минут гоё юм ярьж өгч болно. Такс 5000. Амтаа 2500. Хуваагаад байгаа. За. Одоо за маань ярих юм уу? Яриад эхлэхэд тий. Чи газ үс. Эхний үг өгчих юм уу нэрээ? За тийм микрофон. За сайн байцгаана уу? Тэ би ер нь микрофоноор одоо ер нь жок ярьдаг. Гэхдээ намайг ярьсны дараа хүмүүс ярьдгөө. Яагаад гэвэл хит хурц үнэртэй байна гэд. Тэгээд ер нь бол бас манай эхнэр их жоохон ууртай байгаа сүүлийн үед сарын мөчлөг нь ирсэн байх гэж бодож байгаа. Тэгээд шинэ жилээр бас орлого хийгээд ер нь орлогын ам нэгдээд эхнэрийн ам хаагдсан. Гэхдээ шөнө бол орон дотор эхнэрийн ам нэгдэж байгаа. Бүдүүн уруул. Бүдүүн уруул. Тий, ер нь бол би өөрөө их бүдүүн уруултаа л да. Тий. Хүмүүс намайг хараад бас те намайг бас ижил хүүстэй юм уу те цэнхэр сарнаа клубийнхэн өнтер гэд над руу их хандардаг. Хэрэгцэн салбидаг. 3 болчихсон та. За болчихлоо шүү дээ. Чи бол хэрэгэлцэн салбидаг цогтоо. Цогтоо салбит хэрэгэлсэнгүй. За баярлалаа. Саатын цогтоо хоёр хамтдаа.